batır durgata duşun harıl batır ahin doltun duşun harıl hiril mırna otul sahın tulguri yava ucum sahın suğun nasi suducu mırtulatıl yolna hurcan kinya şıkta kutirtan şarkıl mırna otul sahın tulguri gillavat oğlum sahın suğuna sıydım min tülkeli mırtulat şurgan erin sevdir deren kayın torul çmırta varun amıl tatat varun min tübi gün tülat amkatağın kötül oru akıl tuğurun batır avun itin altulatıl ora devna nedin şarılgıvi gatla devna rekutağın kötül davun avçıl gülga devu akıl tuğuru bani darna gitigin yıldalla katılma gitigin tekin veren zalma gitkiyin yıl otta burgun sahın gihi hülge mirna
17 дугаар жарны усан луу жилийн сар шинийн өглөөний хөтөлбөр маань үргэлжилж байна эрхэм үзэгчдээ. Студид маань Монгол түмний урайхаа ясны төлөөлөл болсон эрхэм хүндтэй хоёр зочин хүрэлцэн ирээд байна. Хоёулаа жаштай танилцуулах уу. За тэгэлгүй яг тэгэхээр хөтөлбөртэй хамт байгаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ өглөө манай студид маань туйлч одоо цуурч баатарж ав замун одоо хөгжимчин болормоо нар одоо хүрэлцэн ирсэн юм а. За юуны өмнө та хоёртаа бас усан луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлээ. Замун одоо байн хичнээн баярын өглөөч гэсэн бидэнд одоо цаг зав гарган үзэгч олонтойгоо бас золоохоор ирсэн та хоёртаа баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй бас энэ усан луу жилийн өглөөний сайхан мэндийг хүргье. За тэгэлгүй яг. За тэгэхээр та бүхэнтэйгээ бас мэдээж энэ өглөө бол сайхан баярын өглөө байгаа шүү дээ. Мэдээж мөрөө гаргачаад за тэгээ золгуут хийж байгаа бас бидэн дээр ирсэнд маш их талархаж байна. Тэгэхээр мөрөө ер нь хэрхэн гаргав? Золгуутаа хамгийн ихний золгуутаа одоо хаана хийчээд наашаа суулсан бэ? Манай уранхаашууд золголтаа ууланд очиж хийдэг. Тэгээ бид нэр өглөө их хвчлэн 5 цагт босдог. Тэгээ хамаатан садныхаа улсуудтай хамт битүүний өдөр урчилж нөгөө эрчүүлэн очиж ууланд тэр яндэр гэж юм яадаг овооноос арай өөр хэлбэртэй тийм 9 үетэй хадан одоо яндэр гэж дээр нь өвчүү төлж тэнгэр баясгадаг. Тэгээ тэр өвчүү нь болохоор уул усыг баясгадаг хамгийн том шүтэнд ордог. Өөрөөр хэлбэл боддын махаар бүтэн бодоор таксинтай адил зан үйлтэй шар халзан хоньны өвчүү өргөдөг. Тэгээ тэндээ бүх настангуудтайгаа үндсэндээ золгочдөг гэсэн үг. Дараа нь золголт гэж байхгүй нэгний дэ урж очдөг. Өргөдөж очдөг. Харин тэнд гэрээ эзэгтэй хүмүүс очтгүй тэд нэр гэрээс араас нь цацал өргөөс үүжэдэг. За тэр уулын лус савдгийг баясгаж тэнд алтаа магтаалаа хайрладаг. Дараа нь гэртээ ирээд туулаа хайлдаг, цуураа үлээдэг тийм заншилтай. Тэгэхээр урайхаа яваад ирлээ. Энэ өглөө. Тэгэхээр урайхаа яснууд маань бас арай өөр онцлогтой юм байна шүү дээ. Тэгэхээр урайхаа яснуудын маань Чингис хааны зүүн гарынхан гэж ярьдаг шүү дээ. За Зэлэн Сүбэдэг Чингис хааны маань 9 өрлөг баатрын хоёр нь бол урайхаа ясны маань за өвөг дээдс байгаа. Тэгэхээр маш сайхан удам судартай ийм ястан үндэстэн байгаа. Тэгэхээр энэ бас удам судрын талаар бас сонирхол бол өнөөдөр ийм сайхан бэлэгтэй өдөр. Тэгээ. За Чингис хааны үед уранхаашууд 3 голын монголчууд нэрээр Бурхан алдан ууланд амьдарч байсан. Тэнд олон үеийн уул усны тахилчид нь уранхаа хүмүүс байсан. За тэгээ Чингис хаан тэр Бурхан алдан уулд ирж мэндэлж явах үед Шинч Баян гэдэг хүн Бурхан алдан уулын тахилч тийм хүн байсан. Одоо нууц товчон дээр гардаг. Тэгээд Бурхан алдан уулд тэр амьдарч байхад Чингис хааны хамгийн дотны туслахууд ялангуяа тэр 9 өрлөгийн хоёр нь болох тэр Зэлэм гэдэг хүн Чингис хааны аминд 3 удаа орсон сайхан түүх байдаг. За Сүбэдийн хувьд бол одоо бүх том аян дайнд ялангуяа баруун Европыг эзлэх тэр дайнд 99 нас хүртлээр байлдсан. Өөрөөр хэлбэл 99 наснда л Хорин баатрын танхитай байлдаж байсан гэж Европын зохиолоос би энэ зүүн уншсан. Ингэж явсан улсууд байдаг. Тэгээд буранхаачуудын бас нэг сонин содон онцлог бол аян дайнд ийм сайнаас гадна бас уул хөвч, уул ус тэнгэртэйгээ их ярилцдаг. Өөрөөр хэлбэл тэр уул ус хөвчтэйгээр их нутгалдаг. Ан гөрөөнд сайн ийм хүмүүс байдаг. Тэгэд тийм учраас тэр юм одоо энэ манай хуучин соёлын нэлээд хэсэг нь одоо энэ уранхаачуудаар дамжиж бидний үед ирж ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд батлагдахад бас хөв нэмрээ оруулж байна. Ер нь тэгээ бас яг хичнээн төрлийн хөгжмийн зэмсгийг одоо эзэмшдэм бол за тэгээд яг тус одоо бүлэг хүмүүс байгаа шүү дээ тодорхой хэмжээний. Тэгэхээр эдгээр хүмүүсээс өөр ер нь эдгээр хөгжмийг одоо эзэмшсэн магадгүй тоглож чадах ийм одоо үндэстэй угсаач юм уу чадвартай хүмүүс ер нь хэр олон байд юм бол. Яг вэ би нийт Монгол туурхтнуудаараа явж энийг харьцуулж судалдаг. Монгол туурхтан болгонд очиход бас уранхаа хүмүүсийн тасархай байж идэг. Туваад байж байна. Саяхан би өнгөрсөн үйл Якутт яваад ирсэн. Якутын тэр хуучны заншилт улсууд дотор бас Сааха улс гэж ярьдаг ш. Сааха республикт бас тэнд уранхаа хүмүүс байна. Монил сайхан тэнгэрийн зан үйлээ хийгээл тэнд байгаа тэр мордон ч гэсэн Монгол морьтой төстэй тийм сайхан сахлаг өстэй, намхан биетэй, төвчээртэй, хүйтэн төсвөртэй тийм морьдтой. Тэгээд тэр манахаас бас нэг жаах ялгаатай онцлог нь болохоор тэр тэнгэр тахдаг юу нөгөө манай туг хөхөл сүлд байдаг шүү дээ. Яг тэр шиг маш олон тийм азарганы дээл сүлийг ашиглаж шүтэнүүдээ хийгээ гэртээ тавьсан байж байгаа. Бид нар Монголд байгаа одоо бид нар болохоор их хвчлэн хөгжмөө их бэлгшээдэг. Хөгжмөө доор тавьдгүү дандаа дээшээ тавьдаг. За буу зэвсгээ их ангийн нөгөө ном сумаа их дээш нь яадаг ийм л заншлууд
арай жах ялгаатай юм байна л да. Улсад нь их төстэй байсан. Тэгэхээр энэ өглөө бол Монголын бүх ард түмэн маань сайхан одоо золгууд игээд одоо ойр дотныхан ах дүүс найз нөхөд бүгд ингээд цуглдсан халуун ам бүлээрээ байж байгаа. Тэгэхээр мэдээж үзэгч олондоо энэ өдрийн сайхан мэндийг хүргэхийн сацуу мэдээж та хоёртай бас эдээ цагааныхаа дээжийг юуны өмнөд бас барья. Тэгэхээр та бүхэн маань бас энэхүү сайхан айргийг одоо сөгөнж хайрлнаа. За тэгээд мэдээж яриагаа үргэлжлүүлээд туулаа жил гарч байна энэ өдөр. Тэгэхээр өнгөрөгч одоо туулаа жил ямар одоо уран бүтээлийн ол зомогтой одоо ажиллаж хөдөлмөрлөв. За тэгээ мэдээж усан луу жилдээ сайхан уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ талаараа бас үзэгчтэй сайхан ярих байна. За тэгээ өнгөрсөн жил уран бүтээлийн хувьд сайхан жил байлаа. Би Монгол үндэстнийхээ язгуур урлагийг сэргээх, хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэхийн тулд сүүлийн 20 хэдэн жил хөдөлмөрлөж яваа. Тэгээд сая би ярьсан нийт Монгол туурхтнуудаараа өөрийн тайлан тоглолтоо бүгдэн бүх газар нь болцооны хүрээнд хуваараа явж хийсэн. Энэ маань бас цаанаа учир холбогдолтой байсан. Тэгээд одоо түүний дараагаар 1996 оноос хойш би Монгол үндэстэн маань түүхэндээ бол 500 гаруй төрлийн хөгжмийн зэмсэгтэй байсан гэж ярьдаг. Тэр нь маш эгэл жирийн энгийн нүүдэлчтэн амьдрал зохицсон боловч бас чухал хөгжмийн зэмсгүүд байсан. Тэгтэл одоо сүүлийн 100 гаруй жил ч юм уу хэдэн зуун жилд бол нэг 10 хэд 20-ын төрлийн хөгжмийн зэмсэг хэрглэж ирдэг байсан. Тийм учраас хуучин хөгжмийн улбаагаа багч гисэн сэргээгт хөв нэмрээ оруулъя гэж бодож 96 оноос эхэлж би бас нэг хуучин хөгжмөд цуглуулах, судлах ажлыг давхар хийсэн юм а. Тэгээд нодлон жил тэр хөгжмүүдээс маань 3 хөгжим 90-100 гаруй жил тасарсан тийм ховор хөгжмийн зэмсгийн тоонд орж дэлхийн хөгжмийн санд бүртгэгдэж бас угсаатны хөгжмийн нэг нь шагнал авсан. Тэгээд эдгээр хөгжмүүд маань ерөөсөө мал гэрийн болохоос өмнөх үеийн тэр ангийн соёлтой холбоотой тийм хөгжмүүд байсан. Өөрөөр хэлбэл байгаллаг хөгжмүүд маш энгийн зүйлээр хийдэг. Өөрөөр хэлбэл ангийнхаа тэр эврийг ашиглаж хийдэг ч юм уу, ангийнхаа тэр янз бүрийн одоо зан үйлтэй бас бүх юм зохицсон тийм хөгжмүүд байсан. Тэгэхээр танд яг хичнээн хөгжмийн одоо цуглуулга байна. Надад бол яг хуу зөвхөн хэлхүүрийн англи гэхэд 30 төрлийн 50 гаруй хөгжим байдаг. Тэгэхдээ яг хуу ингээ нийтдээ цуглуулсан хөгжмүүд нэлээд байгаа л да. Яг хуу голлож одоо энэ хөгжмүүдэл ингээд сүүлийн үед нэг цөөхөн хөгжмөөр яаж байгаа. Тэгээ явандаа миний бодол энэ Монгол хөгжмийн юугаараа бас нэг ном бичиж гэсэн тийм бодолтой байдаг. Тэгэхээр та хоёр маань өнөөдөр бас студид нэлээд их хөгжим авчирсан байна. Бас үзэгчдэд маань сонирхолтой бас сонирхолтой байх бах. Тэгэхээр энэ номон хуур дуудар чашиг гэдэг энэ хөгжмүүд маань бас дэлхийн угсаатны хөгжмийн шагнал авсан гэж байгаа шүү дээ. Энэ гурван хөгжмөө бас онцгойлоод танилцуулбал энэ номон хуур дуудар чашиг гэдэг хөгжмүүд маань ямар онцлогтой байдаг юм бол бас юугаар хийдэг юм бол гэд яагаад бас дэлхийн угсаатны хөгжмийн бас ийм дээд шагнал авваа гэдэг нь бас их сонин тий. За ингээд юуны өмнө нийт Монгол төмөн та бүхэндээ ирж байгаа луу жилийн сар шинийн баярын мэндийг хүргье. Тэгээд энэ номон хөгжим болохоор эртний урангачуудын урангачууд ан авдаа хэрэгжилж явсан ном сумны хэлбэртэй номон өргөж хөгжим байгаа. Тэгээд эртээр үед уранга хүмүүс энийг бугуй ясан иврээр хийдэг гэсэн. Одоо болохоор ингээд модоор хийгдчихсэн байгаа. Байгалж явахтай хамтарч бид хамгийн сүлд хийсэн. Хур хийдэг байсан. Тэгсэн хур хийдэг. Номоор хөгжим маань юм байгаа. Зодор гэж ямар хөгжим бэ? За тэр хөгжим. Чашиг хөгжмийн хувьд гэвэл чашиг хөгжим болохоор бас уранга хүмүүс болохоор ан аваа аягүй хийдэг хүмүүс байсан. Тэгээ ан хийж явахдаа энэ хөгжмөө барьж явдаг. Шууны дуу аваа, янз бүрийн амтны дуу аваа гардаг. Сонин содон аялгаутай хөгжим байгаа. Юугаар хийж вэ? Энэ одоо дотор талдаа эскигээр хийдэг. Тэр нөгөө дотор шахдаг юм. Тэгээ гадна талдаа болохоор нөгөө янз бүрийн тийм гуурс дургамлууд байдаг. Тэрийг ашиглаж хийдэг. Тэр нөгөө дуу сайтай. Энэ бас ингээд нэг өнгөнгөнд одоо хөвөн ч юм уу ингээд орсон юм л да. Энэ бас ямар үүрэгтэй. Энэ бүгд учиртай. Энэ хүртэл ингээд заврам гэдэг юмар ингэж ороасан байгаа. Тэнгэрийн зан үйлд болохоор тэнгэр шүтлгийн зан үйлд болохоор бас одоо энэ хөгжмийн гал тахилга. За тэгээ хөөх тогтдгүй айлын дуу авааг нь гаргадаг. Цагаан сарын үед энэ дуу аваанууд гардаг юм онцлогтой учраас энд бас сайн сайхан зүйлийг бэлэгдэж том тахилгуудаас бас хамгийн ариун нандин зүйлээс нь авч энд нь ингэж хийж шингээж өгсөн байна. Таны гарт барьж байгаа хөгжим. За энэ болохоор дудар гэдэг хөгжим байгаа. Энэ хөгжим болохоор
онгодын дүртэй хөгжим. За энэ бас л одоо янз бүрийн байгальдаг дуу аваа гарна. Илэний дуу их сайн дуурайдаг, гаргадаг ийм хөгжим. Харахад зүгээр ингээд нэг чулуун ингээд давгаар бооцсон нэг жижигхэн ийм л хөгжим харагдчихдаг тийм. Тэгэхээр бас яг ингээд хөгжмийн зэмсэг гэдэг ярихаас илүү таны бас нэг хувийн зүйлдээ хандах асуулт асуумаар байна л да. Яалчгүй ингээд таны тэргүүнд байгаа малгай бол нэлээд сонирхол татж байна л да. Тэгэхээр энэ малгайны талаар бас нэг жаахан. За тэгээ. За энэ миний энэ малгай болохоор яг уу анхны санаа нь болохоор тэр уул усанд амьдардаг овгийн ахлагчид их хвчлэн эндээ бас эрдний шигтгэхтэй зүүж өмсдөг байсан.